What is this? Is this rage bait shit? Эрэгтэй хүнийг ойлгох нь дуу яа гинэ. Бид нэр эрэгтэй хүнтэй өөрөөгөө алдахгүйгээр харьцаж сурах вэ? Хэрхэн эмэгтэйлэг энергитэй хадгалах вэ гэдэг тухай. Олон Окей. Нин надад ямар хэрэгтэй бишлэгээ. Надад яг надад ямар хэрэгтэй болоод энэ бишлэгийг явуулж байгаа. Би эрэгтэй хүнтэй харьцах гайгүй штэ. За яг хуу мен яг хуу эсэргээр нь те за яг хуу надтай хүмүүс ингэж харьцал за наа чи гоё муухай гэдэг те тэгж бодож болох юм. Энэ шодлаа шаагаад байна уугүй юу гэж хэдүүлээ те эрэгтэй хүнийхэн талаас нь хэлж өгөх хэрэгтэй байна. чи өстө токсик одоо чи энэ хайр дурлалын эрэгтэй хүнийг одоо те энэ харилцааг тоглоом гэж бодоод байгаа мó гэж хэлдэг. Амьдрал өөрөө тоглоом. Ялангуяа За вэж би ибэрч гоё хэсэг алдчихвал. За тэгээс нэ. олон эрэгтэй хүмүүс намайг чи өстө токсик одоо чи энэ хайр дурлалын эрэгтэй хүнийг одоо те энэ харилцааг тоглоом гэж бодоод байгаа мó гэж хэлдэг. Амьдрал өөрөө тоглоом. Ялангуяа эрэгтэй хүнтэй харилцан эсрэг хүснтэйгээ харилцана гэдэг үл яг л тоглоом шиг. Хэрвээ чи тоглоомын дүрмийг мэдгүйгээр тоглох юм бол чи тоглоомд хожигдно. Тийм ч учраас би яг хэрхэн зөв дүрмээр те энэ хүү тоглоомд тоглох вэ? Хэрхэн ялагдахгүйгээр те өөрөө өөрийгөө ингэж алдахгүйгээр ингэж явах вэ гэдэг энэ тоглоомын дүрмийг би заах гэж энэ сууж байгаа. Чи яг За окей. Вэж бас нэг талаараа бодвол бас те зөв штэ зөв. Харин тоглоомны дүрмийг зөв заах нь үгүй юу лидер таамаатай. Тэгэхээр шил эхлэлийн санаа бол окей. Ойлголоо. Амьдрал бол тоглоом. Мэж зүйл амьдралыг өрнөл дандаа тоглоомж жишиж боддог. Мань угаас амьдралыг ойлгодгүй. Тэгээ тоглоомоо ойлгодог болохоор тэгээд тоглоомч нэг амьдралыг харж ийсэн юм байдаг болохоор тэгээд тоглоомоор амьдралаа ойлгочтой. зөв газараа бүр зөв цагтаа яг тий зөв цаг хорон мөчтэй зөв хүнээ үзэж сууж байна. Эмэгтэй хүн болгон бид нэр хайрлагдсан, хүндлэгдсэн, үнэлэгдсэн мэдрэмжтэй амьдрахыг хүсдэг. Гэхдээ ихэнх эмэгтэй хүмүүсийн алддаг зүйл нь энэ бүхнийг бид нэр гаднаасаа бид нэр ингэж илэрхийлж одоо шаарддаг, гомдолдог. Чи намайг хайрлахгүй байна. Чи надад цаг гаргасангүй те. Чи надад хайртай байха болцсон юм. Яагаад надад тэгвэл хайртай гэж хэлэхгүй байгаа юм гэж бид нар ингэж хэлэх тусмаа бид нар яг ирчүүдийг өөрсдөөсөө бид нар үргээж идэг. Тэгвэл яаж энэ бүхнийг те яг хэлэхгүйгээр яаж өөртөө татах юм бэ гэдэг аргыг бид нар өнөөдөр суралцах гэж байна. Бид нар манипуляцанд орно гэсэн үг те. Окей. Чиний зорилго ч гэсэн яг л энэ баг. Сүүлийн үед яг ингэ ажиглаж байхад одоо ялангуяа Монголд тэ яг энэ өрх толгойлсон эмэгтэйчүүдийн одоо тоо ингээ өссөн одоо ер нь бол Монголд биш тэ эмэгтэйчүүдэд байна энэ masculine energy эрэгтэйлэг энерги давмгаалсан байдаг. Уг нь энэ хоёр зүйл чинь ингээд тэнцвэртэй оршиж ингээ бүх зүйл ингээд бүх харилцаа бүх зүйл ингээд зүв байдаг хэвгүй юу. Гэхдээ аль нэгэн давмгаалаад ирэх юм бол энэ зүйлийг бүх зүйлийн яг тэнцвэр алдагдаж эхэлж байдаг. Би ирчүүдээс юу ч гоохгүй би өстэй бүх юм ингээ аваа явчих хэмжээний би өстэй яасан ч яаж чадах эмэгтэй хүн би үлээстэй тэ би даасан independent woman гэл айгүй сүртэй иймэрхүү ойлголтууд байдаг штэ. Яг нэгэн бодлын энэ бол зөв. Гэхдээ эн чинь нэг талаараа эрэгтэйлэг энерги чинь давмгаалцсан байгааг энэ шинж аахгүй. Магадгүй чи бас ингэж явдаг л хэвчээ. Эрэгтэй хүн болгон адилхан тэ хэвчээ. Бүгд новш адилхан тэ. Бүгдээрээ ийм хэвчээ надад ир хүн хэрэггүй. Би насаараа ганц явна гэсэн одоо бодолтой охтууд эмэгтэйчүүд бас залуу эмэгтэйчүүд зөндөө байдаг. Энд ямар амар ярд эмэгтэй вэ? Мань ингээ дундуур нь ингээ амьсгаа авахт мань ингээ амьсгаа авах үед нь юм хэлчихэнгүүд ерөөсө боломжолдохгүй. Гэтэ ерөөс сая хэлж байгаа юм бол тий ер нь л эрэгтэй нэг нэгтэж байгаагийн шинж мөн өстэй. Тэ эрэгтэй өнөр дутхгүй гэдэг шинж бол угаасаа эрэгтэй болчихж байгаагийн шинж өстэй. Тэгэл яг хангалттай хэмжээний шарах мэдэрсний дараа бүр ингээ эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдчихсан тий. Энэ бүхэн яг юутай холбоотой байдаг вэ гэхээр бид нар яг энэ эрэгтэйлэг, эмэгтэйлэг энерги гэдэг зүйлээ яг ингээд тэнцвэртэй удирдах авч чаваагүй үүднээс яг үүссэн асуудлууд байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнийг татнаа гэдэг чинь юусоо ийм хандлага гаргах биш харин эсэргээрээ бид нар яг ингэж энэ тоглоомны дүрмийг ойлгоод яг зөв системтэй, стратегитэй одоо ингэж харилцах тухай бид одоо зааж өгөх гээд байна. За мань танад орчуулж өгье заа. Бас геймруудаа. Ерөнхийдөө нэг ийм андинууд байдэн штэ. За би л ганцаараа соло carry шаахгүй бол би хожихгүй юм байна. Тэгэл стресстэй тоглоод хожигдоод уурлаад байдэн штэ. Тэгүүлэхгүй гэдэг чинь ингээд тийм байхгүй те хэрхэн бага өдөрдөж ажил хийн тоглолтыг те зөв амархан хожих вэ? My type shit таахгүй юу? Тэ одоо манийх нь одоо эмхтэй хөлбөр байгаа юм байна. За. Тэнгүүд чи бодож магадгүй ямар амар төвхтэй, ямар амар сүртэй юм ярд юм бэ гэж. Угаасаа чи энэ сэдвэгтэй ингэж сериусны ингэж чухлаар хүлээж авахгүй бол те чамд тохиолдож байгаа бүхэн ч гэсэндээ те замбраагүй ямар ч эмх цэгцгүүл байна л гэсэн үг байхгүй юу. Эмхтэй хүн хоёр гэдэг чинь бүр шал ондоо. Бидний энэ тархины те ажиллах систем, энэ хүлээн авах энэ бүх зүйл нь шал ондоогоор. Эмхтэй хүн хоёр ондоо юм уу чад?
Юу асууад? What am I asking? Би бол юу гэдэг ондоогоос илүү адилхан чанар нь их гэж боддог. Ялгаагүй л хүн. Ингээд хоёр талаас ингээ 70% ногтлцсон. Тэгээ яг 30% нэмэгтэй чанар 30% эрэгтэй чанар. Тэгээ яг дунд нь байгаа 70% нь зүгээр хүн гэдэг чанар. Өөрөөр ажиллаж байдаг. Бид нар эрэгтэй хүмүүсийг яг ингээд хайда яг эмэгтэй найз шиг бид нар харж байдаг. Эмэгтэй хүний хувьд бол бид нар яг ярилцчихийж те ингэж яг бид нар чинь юм сэтгэлийн иймэрхүү яг сэтгэлийн үгээр харилцаж ингэж холбогдож ингэж яг ойлголцдог бол эрэгтэй хүний хувьд бол яг үйлдэлээр ойлгодог. Яг эрэгтэй хүн бол үйлдэл төвтэй байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүмүүс бид нар 1000 юм яриад эрэгтэй хүн тэрийг ойлгодоггүй. Одоо жишээлх юм бол бид нар чи яагаад надад ингэж цэцэг бэлгэлэхгүй байгаа юм бэ? Чи яагаад над руу төрүүлж бичээгүй юм бэ? Чи намайг яагаад болзоонд өрөхгүй байгаа юм бэ? Гэж одоо гомдлох үед эрэгтэй хүн энийг яг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр би хангалтгүй байгаа юм байна. Би энэ хүн ерөөсө сэтгэл хангалуун байдлыг хангаж чадахгүй байгаа юм байна. Энэ хүн аз жаргалгүй байгаад байгаа юм. Энэ хүн надаас юм нэхэд байгаа юм байна. Надаас юм хүлээлт үүсгээд байна. Надаас юм шаардаад байна гэж эрэгтэй хүн дандаа яг өөр дээрээ тусгаж авч дандаа сүргөөр ингэж яг хүлээж авч яадаг. За чат санал нийлж гэнэ үү эрэгтэйчүүдээ. Ерөнхий санал нийлэх тал руугаа байна. 100% биш гэхдээ нэг 90%тэй. Харин бидний хувьд бол бид нэр зүгээр л яг энэ хайрлагдах, хангагдах одоо тий энэ мэдрэмжээ авахын тулд бид нэр ингэж айгүй зөөр ингэж хэлж байгаа шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн энийг хүлээж авахдаа маш тий эсэргээр нь хүлээж авч яадаг. Энэ эмэгтэй яг надаас яг юу хүсэж байгаа юм бэ? гэж яг тархин яг ойлгож хүлээж авч яадаг. Би ч тэгэхээр яг юу хүсэж байгаа юм бэ? Яа би өөрийг бодоод байгаа байхгүй яа. Яг ингэ энэ эмэгтэй ингэ ярингуутай эрэгтэй хүн яг тэгж бодохгүй яг энэ эмэгтэй яг тий бидний эмэгтэй хүнээ ойлгодог бичлэг байна уу? Та нар яг эмэгтэйчүүд ингэж биднийг ойлгодог гэж боддгоо юм уу те? Яг энийг ойлгохгүйгээсээ болоод яг эмэгтэй хүмүүс бид нар яг маш их алдчихдаг те? Яг юу ойлгохгүй байгаа бэ? Шүүх. Яг одоо нэгэнт эхэлсэн байгаа гайхалтай харилцаага эрсдэлд оруулж идэг. Яг тэр татхыг хүссэн хүнээ бид нар те яг харин ч эсрэгээрээ бид нар өөрсдөөсөө түлхэж идэг. Ийм мэдрэмж яг авч эхэлсэн. Яг үндэ ингэ те эрэгтэй хүмүүс нь одоо бид нар ойлгохгүй. Гэхдээ эмэгтэйчүүд нь яг үнэн байсан юм байна гэдэг тэрийг ойлгоод дүгнэлтэнд хүрээдэх ч юм те та нар. Эрэгтэй хүн чамайг аз жаргал биш нэг тийм дарамт гэсэн нүдэрийг харж эхэлж идэг. Чамайг болон яг өөрсдөө харилцааг те. Тэгвэл яаж энэ бүхнийг те зөөр ингэж яаж энэ эрэгтэй хүний бодлыг мэдж яаж юм зөөр харилцах юм бэ гүнд эрх чөлөөг нэг. Яагад гэвэл эрэгтэй хүмүүс үгээр биш үйлдэлээр ойлгодог. Магадгүй чамд fuck би нэмэгтэйг яриад байгаа ойлгодог. Тэгсэн мөрдлөө чатанд байгаа октод нь ойлгоош ягаад тэгээд эрэгтэй яг боддоор ингээд батлааш байгаа байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар иймэрхүү асуултууд бол толгой дотор ч орж ирж ирсэн баг. Энэ хүн яагаад миний төлөө хичээл зүтгэл гаргахгүй байна? Би энэ хүний төлөө ингэж хичээгээд тахад энэ хүн ойлгох нь гэж байдлаар иймэрхүү асуулт үйлдэлээр ойлгодог. Магадгүй чамд өмнө нь ямар нэгэн байдлаар иймэрхүү асуултууд бол толгой дотор ч орж ирж ирсэн баг. Бэж магадгүй чиний дотор гэсэн энэ эмэгтэй өөрийгөө эмэгтэй хүнтэй яриад байна гэж бодож нөө эрэгтэй хүнтэй яриад байна гэж бодож нөө яг миний толгой дотор юм уу эсвэл эмэгтэй хүний толгой дотор юм уу? Энэ хүн яагаад миний төлөө хичээл зүтгэл гаргахгүй байна? Би энэ хүний төлөө ингэж хичээгээд тахад энэ хүн ойлгох нь байтугай те үгүйсгээд те харин ч бүр надаас улам холдоод ах юм. Би хайрлагдмаар байна, хангагдмаар байна. За энийг эртгэлчихгүй. За эмэгтэй хүний дал тарилга дотор биш voice. Гэтэ энийгээ би хилээд те энэ хүн 1000 хэлсэн ч гэсэн энэ хүн ойлгохгүй. Ийм асуултуудтай чи тулгарч ирсэн бол яагаад гэвэл эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр биш шал өөр гэж хэлсэн шүү дээ. Энэ тархины ажиллах системийг ойлгох те энэ хүлээн авах систем нь тис эсэргээр эмэгтэйчүүд бид нар яг ингээд те яг нэг эмэгтэй найзуудаараа сууж байхдаа ингээд нэг дундаа те нэг шил вино тавьсан тэнгуүтэй бол хідэн цагаар л бид нар хідэн цагаар хоорондоо ярилцаад те хомо базаад ингээд бид нар ингэж сэтгэлээ уудалж ингэж яг ойлголцдог бол эрэгтэй хүмүүс харин ч эсэргээр тэд нар яг яадаг вүлээ яг тэгэл сууж идэг тэгэл их чимээгүй хөл бөмбөө үзэл байж идэг те яг өөр ихгүй харин чи эсэргээрээ яг энэ эрэгтэй хүнийг яг өөрийнхөө ингээд нэг тийм эмэгтэй найз шиг хүлээж аваад тэднэртэй ингэж те тэднэрт ингэж сэтгэлээ нээж одоо гомдлолж одоо тийм юу мэдэрч байгаа бүхнээ хэлэх мөчөд эрэгтэй хүн залхаж эхэлж идэг. Эрэгтэй хүнд одоо чи яагаад те намайг ингэж
болцоо нөрихгүй байгаа юм бэ? Одоо чи яагаад хичээл зүтгэл гарахгүй чи бүр намайг сонсохгүй намайг ойлгохыг ч хүсэхгүй байна гэж одоо иймэрхүү зүйлийг яг бид нар эрэгтэй хүнд хэлэх мөчөд эрэгтэй хүн ерөөсөө яг л тий өөрөө өөр тусгаж авч яадаг. Энэ хүн надаас тий Өөр дээрээ тусгаж авч юу гэсэн яг what the fuck би өөр дээрээ тусгаж авахгүй бол тэгвэл яах гэж надад хэлсэн тийм үстэй. Би одоо яг өөр хэн дээр тусгаж авах юм? юу шаардаад байгаа юм бэ? Яг ингэж л хүлээж авдаг. Энэ хүүхэн яг надаас яг юу хүсэж байгаа юм бэ? Ерөөсө автоматар яг ийм бодол яг толгоонд нь яг орж ирж байдаг эрэгтэйчүүдийн толгойд. No shit орохгүй гэж яах юм? Тэгэд ерөөсө тэд нар би л яг буруу зүйл хийдэг, би л яг буруу бүхнийг хийгээд байгаа хүн нь би л юм байна. Yes. Тэнгүүд энэ нь явандаа энэ хүн намайг хянах гэж оролдоод байна. Энэ хүн миний яг эрх чөлөөг хязгаарлаад байна. Яг тэгж боддог. Тэнгүүд яг эрэгтэй хүндтэй хамгийн яг эрч хүч яг өгдөг зүйл нь яг эрэгтэй хүнд бол эрх чөлөө шүү дээ. Эмэгтэй хүний бидний хувьд бол ингээд сэтгэлээ уудалж ярих одоо юу вэ? За жоохон муугаар хэлэхэд ингээд хов ярих одоо тий ингэж ярилцах байдаг. Эрэгтэй хүний хувьд эсэргээрээ яг энэ эрх чөлөө байдаг. Найзуудтайгаа гарч орох тий. Хэрвээ одоо тэр залуу үнэхээр яг ингээд найзуудтайгаа гарч ороод тэр паб маа болохгүй тэгээд ахын бол чи түнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Яагаад вэ гэвэл тэр хүн яг өөрөө амьдралаар л амьдарч байгаа. Харин чи тэр хүнийг ингээ хориглоод чи надад ерөөсө цаг зав гаргасангүй тэр найзуудыгаа тэр хоббигаа ажиллаа ингээ надаас төрөнд тавьж гинэ. Би чиний хувьд үн цэнгүй хүн болчихсон юм уу гэж ингэж өглөж янших маань яг юуг харуулж байна гэхэлэр чи ерөөсө тэр хүн бол яг өөрийнхөө зүйлийг хоббиг хөөгөөд ингээ амьдралаа хөөгөөд явж байгаа хүн нь харин чи бол яасан бэ гэхэлэр өөрийгөө мартсан хүн нь чи байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл чиний хамаг анхаарал яг тэр хүн дээр явж байгаа байхгүй юу? Actually agree. Тэр хүн ерөөсө хамаг бүх зүйл нь яг тэр хүн чамд яг цагаа зарцуулах үгүйгээс ерөөсө хамааралтай болцсон. Тэр хүн чамд цагаа зарцуулахгүй чи хямарж идэг, гомдж идэг, гунигилж идэг. Үгүй girl, үгүй. Юу вэ гэхээр чи өөрийн гэсэн хийдэг зүйлтэй болох хэрэгтэй байхгүй юу? Yes. Тэр хүнд хамаг анхаарлаа өгөөд байна гэдэг чинь тэр хүний юу хийж чад хамаг бүхний өгөөд байна гэдэг чинь чи бүр хамаг энерги, attention бүх зүйлийг тэр хүний гарт өгчихсэн байгаа байхгүй юу? Тий, ямар ч хоббигүй, ямар ч найзгүй, ямар ч хийх сонирхолгүй, ямар ч мөрөөдгүй, ямар ч зориггүй байвал сая юмнуудыг ярина штэ. Чи бүх энэ бүр тэр юу гэдэг хүчээ тэр хүний гарт зүгээр л яг тэр хүнээс бүх зүйл ингээ хамааралтай болцсон байгаа. Өнөөдрөөс эхлээд түүнд ерөөсөө өөрийнхөө хүлээлт Хөөста ихэд огтлцоо шалаа хоёр талаас ингээ оюуны чахдаг хүсэлтийг үгээр битгий илэрхийл. Намайг хайрлаач гэж битгий гуй. Түүнээс битгий цэцэг аваад өг гэж гуй. Чи тэр хүнд өөрөө үн цэнийг тайлбарлах шаардлагагүй. Явах ёстой хүн бол явна. Үлдэх ёстой хүн бол үлдэн чиний төлөө тэмцэнэ. Энд нэг гол зүйлийг ойлгох ёстой юм нь юу вэ гэхээр ингээд чи тайлбар тавих хэрэггүй, өөрийнхөө үн цэнийг тайлбарлах шаардлагагүй, чимээгүй бай гэдэг нь ерөөсө тэр хүн чамайг яаж доромжилж исэн хүснээрээ чамдайг үргэлжлүүлж чамайг өвдгөх ёстой. Өвдгөх хэрэгтэй гэсэн үг ерөөсө биш. Энэ зүгээр л яг чи үг дуурахгүй байсан ч гэсэн чи өөрийнхөө хүчийг илэрхийлж чадна. Чи чимээгүй байсан ч гэсэндээ чи өөрийгөө ойлгуулж чадна. Чи өөрийнхөө зүгээр л яг энергийн төвшинг Гэтэ байж одоо энэ ч тэгээ буцаад нөгөө яг бичлэгний эхлэлд ярьсныхаа эсрэг юм ярьж байгаа юм биш үү? Бичлэгний эхлэлд болонгоо те ингээд эрэгтэй хүн хэрэггүй би өөрөө байхад бүх юм болно гэсэн эрэгтэй шинжин ихсэн эмэгтэйчүүд байж болохгүй гэж ярьжсэн аа. Ерөөдөө буцаад тэрнэлэг очиж байгаа юм биш үү? Яг өөртөө яг тийм скул арай өөр юм уу? Яг байж та жоохон ингээд тийм жоохон ингэж хийж жоохон бодоод байна шүү. За жоохон манай дайку жоохон үргүй шин. Гэтэ жоохон буцаад нийлэх огтлцох байхаа. Члэх хэрэгтэй л би ойлгуулах гэдэг юм. Бидний гол зорилго бол ерөөсөө өөрөөсөө эмгтээлэг энергийг сэргээх, өөрөөсөө хүчийг мэдрэх тий. Гэтэ яг амар тийм абстракт шахадах юм. Ингээд нэг амар том гарчиг шааснаа тэр гарчигаа тодорхойлолт байхгүй үйлдэл яриад би яг үгүй эмгтэй энерги гэж яг ямар новшоо яриад байгаа юм бэ? Яг яавал эмгтэй энергитэй бистэ болох юм те? Яавал эрэгтэй энергитэй бистэ болох юм те? Тийм байхгүй зүгээр л чи эн чин буруу, эн чин зөв гингүүд яг аль нь үгүй яг эмгтэй энерги юм би ойлгохгүй байна л да. Сорон зэмт эмгтэй болох. Хүссэн бүхнээ өөртөө татдаг. Хүссэн залуугаа те өмнөөс өхрүүлж чаддаг. Тийм хүчрхэг, тийм эмгтэйчүүд болох. Эрэгтэй хүмүүс юу вэ гэхээр ерөөсөө яг ингэж яг тэмцэж бүр ингэж цус хөлсөө ингэж
тий гойжуулж яг олж авсан тэр зүйлийг яг үн цэнтэй гэж хардаг. Яг амархан аргаар яг олдсон зүйлийг хизээж тэд нэр яг нэг тийм үн цэнтэй гэж хардаггүй. Тэр зүйлийг яг алдсан ч гэсэндээ үн цэнийг олж хардаггүй. Тийм учраас бид нар анханасаа хэл хязгаартай байгаад Оо бачаараа. Гэхдээ яг эмхтэй хүн дээр тэр хамаатай юу? Юу гэдэг харилцаан дээр яг уу ингээд те надаа илүү үнэтэй олцсон юм надаа илүү үнэтэй санагдана. Тэрнтэй би санал хэлчин. Гэхдээ хүн дээр тийм байна гэж юу? Тэгээ намайг ингээд араасаа гүйлгээл зовоогоод байх тусам би тэр хүн надаа илүү үнэтэй санагдана гэж юу? Би бол тэгж бодохгүй байна. тэр хүнд би үн цэнтэй шүү гэдэг те энэ мессежээ анханаас нь өгөх хэрэгтэй байхгүй юу? Энэ видеог үзээд байж хаад чи бас яг бодогдчихж магадгүй. Би одоо те энэ өгүүлбэрүүдийг ямар нэгэн байдлаар би өмнө бас хэлжил байсан юм байна да гэж те яг дотроо яг бодчихж магадгүй. Зүгээр. Одоо өнгөрсөн бол хамаа байхгүй. Одоо бид нар яг энэ курсээр бүхнийг одоо те янзын сайхан засаа зөв голдролтод нь оруулаад явна. Санаа зовлтгүй. Бид нар одоо өнгөрсөн бол ерөөсөө хамаа байхгүй шүү дээ. Бид нар өнгөрснөөс суралцсан, өнгөрсний алдаа бол одоо Надад амар тэнэг л сонсогдож байна. Юу гэсэн үг? Чи өөрөө ингээд хайртай байгаа. Нөгөө хүн чинь чамд ингээд хайртай байгаа. Эсвэл дуртай байгаа. За дуртай байгаа заяа. Та хоёулаа ингээд би лүгээд тэмүүлж ягаад нийлхийн оронд яагаад араасаа гүйлэх гэж ингэж цаг хугацаа алдаж ингэж тэгээ би сэтгэл хамаг цаг хугацаагаараа чи өгөх гээд байгаа. Хайртай л бол нийлэлтэй. Яагаад ингээд те би үн цэнтэй байх хэрэгтэй ч гэж. Чи зүгээр л хайртай бол хүн нэгэнтэй чи цуг баймаар байгаа бол цуг баймаар л байгаа штэ. Тэгэхээр шул чи нэг тийм амар базарагдах чагаа бараа штэ. Хүн хоёр хүн бидээ хайртай бол хайртай цуг баймаар байгаа цуг байна. Цуг байхад хэцүү байгаа бол тэрийгээ даван туулна. Тэгээд тэрийгээ даван туулж чадахгүй л арчаагүй тэгээд хогно штэ. Тэгэхээр тэр чин үн цэндээ биш биендээ юу гэдэг цуг байх гэсэн хичээл зүтгэлтэй л байгаа болохоос нэг тийм үн цэн гэдэг тийм шошгондоо биш штэ. сонголтуудыг хийх вэ? Яаж эрэгтэй хүнтэй зөв харьцах вэ? Яаж өөрөө өөрийгөө алдахгүйгээр тэ эрэгтэй хүнийг өөрийн болгох вэ гэдэг талаар суралцаад явнаа. Тийм учраас санаа зовлтгүй. Өнгөрсөнд чи юу ч хэлж исэн бэ? Ямар ч хүнтэй учирж исэн бэ? Одоо чи энэ курсыг авсан. Тийм учраас чи үнцэн хангалттай үнцэнээ Am I аваад paying money? What the fuck? Oh my god, glamour. Яаж ч юм. Glamour. Би ч залуустай хэрхэн чадалдаг бай. Гарын авлага. $30-оос $16 болон хэмдэрлээ. Чи pick me биш харин price байх хэвээр. Хоол. Түүнийг өөрийг чинь сонголт мэд харьцахыг бүү зөвшөөр. Түүнийг алтхаас айдаг эмхтэй бол. Чи үнэхээр ядарсан уу? Үннээ л. Гостих болон цөхөрж байна уу? Түүний хариугүй уцаа ширтээ суухтаа өөрийгөө доромждуулсаар байна уу? Хэдэн удаа чи цэцгэлгүй ирээр өөрийн үнцэнээ тогтоолгож ой чи ямар ч үнцэнтэй ямар ч лаг мундаг эмхтэй байсан би чад хайргуулаад би чаваа гостлно. Би чаваа тоохгүй. Чиний үнцэн надад ямар ч хамаа байхгүй. Чи надад хайртай бол үнцэнтэй гээгүй. Би чанд хайртай бол чи надад үнцэнтэй болохоос чиний тэр үнцэн гэдэг шошготой те хэдэн сая доллар хэдэн тэрбум хэдэн алт хэдэн цаг хугацаа хэдэн километр хэдэн жилийн үнцэнтэй байна. Надад ямар ч хамаа байхгүй. I don't give a fuck. Ингээд эрэгтэй эмхтэй хоёр өөрөө таахгүй юу ч үг юм бэ. Эмхтэй хүн бол өөрөө бодны ч юу. Тэ миний хайртай эмхтэй л надад үнцэнтэй.